За сайн байцгаана уу манайхаа өнөөдрийн бичлэгээр та хэдтэй би 1 2 3 4 дугаар курсынхаа яг жилээрээ юун дээр анхаарч явах ёстой вэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. 10 жилд байхдаа болохоор ингээл их сургуульд орох нь айгүй том мэдрэмж өгсөн шүү дээ тий. Яаж их сургуульд орох юм болоо? Сургуульд амжилттай орох нь айгүй том айдас одоо төгшүүр дагуулсан нэг тийм том чаленж өгсөн бол яг их сургуульд ороод 1 дугаар курсээс төгсөөд би яаж ажилд орно гэдэг тийм айдастай дараагийн 4 жилийг 1 дугаар курсээс эхлээд туулж эхэлдэг их бага хэмжээгээр. Тэгээ та айдас магадгүй эдгээр айдсуудыг туулж байгаа бол санаа зовлтгүй би ч гэсэн яг тийм байсан гэж хэлмээр байна. За би юунаас айдаг байсан бэ гэхээр ажилд орч чадах болов. Тэгээ намайг хүн ажилд авах болов. Би ингээд шалгуурт нь тэнцэх болов. Тэр ажлаа би хийж чадах болов гэж би амар айдаг байсан. Ямар ч мэрэгчлээ сурж байгаа хүмүүсд тухайн мэрэгжил нь айгүй том санагдаж шээ. Тэгэд яг тэр том юм ингээд сураал идэг яг энэнгээр ажиллаж би чадах ч юм болов гэл те. Яг гараад одоо би 4 дугаар курсээ төгсөөд ажилд ингээд оронгууд ажлаа яг хийж чадах болов гэж би айгүй хайдаг байсан. Төгсөөд бас ажлын байр олдох болов те яг ингээд ажилгүй үлдчихвэл яана гэх мэт айдсууд маш их байдаг байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол иймэрдүү айдсуудтай тулгарсан явж байгаа гэж бодож байна манай оюутнууд. За тэгээд яг одоо энэ оюутнуудтай зориулсан career prep гэдэг манай Ариун Академи 2 сарын 22-нд цаашийн цөм хөтөлбөрүүдэд зарлах гэж байгаа. Тэгээд энэ 2 сарын 22-нд болохоор яг ингээд оюутнуудад зориулсан дадлага тийм ээ яаж амжилттай болох уу, яаж өссөн компанид ажилд орох уу, ажилд орчоод яаж ингээд мундаг ажиллах хүний нөөц байх вэ, тий ажиллах хүчин байх вэ гэд энэ бүх сэдв дээр одоо та нарын тулгаж байгаа айдас болон ирээдүйд тулгарх бэрхшээлүүдээр чинь үндэслэн сургалтуудыг бид нэг ингээд зарлах гэж байгаа. Тэгэхээр та хэд манаас тэрэнд анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. За тэгээд мөн 2 сарын 15, 16-нд маш гоё ивентүүдийг хийхээр төлөвлөж байна. Тэгэхээр та хэд яг одоо яах ёстой вэ гэхээр Ариун Академи Instagram хуудас руу оронгууд Events for February гэд ер нь бид нар сар болгонд хийх ёстой ивентүүдээ ингээд зарласан байдаг. 2 сарын 15-нд бид нар карьераа хэрхэн төлөвлөх вэ гэд яг одоо оюутнуудад зориулсан шинээр ингээд карьераа эхлүүлэх гэж байгаа хүмүүс зориулсан, карьерийн шинжилэлт хийх хүссэн хүмүүс зориулсан ийм сургалт одоо зарлах гэж байна. 1 цагийн workshop би өөрөө орох болно. Тэгэхээр та хэд маань энд биежилж хурж ирээд маш гоё олон мэдээллүүдийг бүр илүү дэлгэрэнгүй аваарай. 2 сарын 15-нд мөн дахиад ажлын байран дээр манлайлахыг зорьсон хүн бүхэнд гээд одоо ажил дээр гарсан мөртлөө яг тэр ажил дээрээ тушаал дэвшихийг хүссэн, эсвэл шинжилэлт хийхийг хүссэн, одоо өөрийнх нь карьерийг дараагийн түвшинд нь авчрахыг хүссэн тийм ээ ажлын байран дээр ингээд манлайлж амжилттай байхыг хүссэн хүмүүс зориулсан бас ийм workshop-ыг би орохоор байгаа. За тэгээ 2 сарын 16-нд нь болохоор business passion and planning гэд хувийн бизнесээ эхлүүлэхэд туслах гарын авлага гэсэн ивентийг бас би орох гэж байгаа. Магадгүй өөрийнхөө бизнесээ эхлүүлэх хүсэлтэй хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй эсвэл ингээд эхэлсэн байгаа ч гэсэн яг ингээд системтэй төлөвлөгөөтэй явахыг хүсвэл энэ business passion and planning гэсэн ивент бол маш тохиромжтой байх гэж найдаж байна. За одоо хэдүүлээ эхэлцгээе. За 1-р курсынхан маань болохоор 1-р курс гэдэг бол яг ажил мэргэжил карьер бодоход бас арай эрт байдаг. Бас оюутан хүүхэд маань өөрөө бас арай жоохон төлөвшөж ирээгүй байдаг. Тийм болохоор миний бодлоор бол олон хичээл авч үзэх хэрэгтэй. Хизээч сонирхож байгаагүй нэг чиглэлийн хичээл ингээ байвал нэг авч үзье гэдэг ч юм уу тий. Тэгэхгүй ингээд яг л ингээл өөрийнхөө сонирхолд ингээл баригдаал өөрийнхөө хиймээр байгаа юмыг биш жоохон нээлттэй байгаад бас ингээ өөр олон төрлийн гоё хичээлүүд сонирхож үзээрэй гэж хүсэж байна. Аль болох олон төрлийн хичээл авч үзээд сонирхлоо тэлээрэй гэж хүсье. 1-р курсын оюутнууд маань ер нь аль болох эртхэн нэг дээд курсынхаа оюутантай найз болчих хэрэгтэй. За Америкт би Бостоныг сургуульд суралж төгсөжсэн. Тэгэхэд яадаг гэсэн бэ гэхээр ингээд 1-р курсын оюутнуудыг эрэхт нь шууд ингээд танилцуулгын өдрлөг дээр нь ер нь ингээд дээд курсын ахигч нартай хамт нэг юм study buddy ч юм уу нэг юм buddy болгочдаг. Buddy гэдэг чи одоо нэг юм найзууд гэсэн үг шүү дээ. Гэтэ нөгөө нэг дээд курсынхаа оюутан бол ингээд нэг альбтан байдлаар хүчээр ирсэн байхгүй шүү дээ. Тэд чи өөрсдөө бас ингээд волонтер хийж байгаа. Тэгэхээр ингээд бид нарт ингээд туслах айгу хүсэлтэй. Би болохоор ингээд тэр хүний тусламж угаасаа надад хэрэгтэй. Тэгээ ингээд хооронд айгу өөрхөн ингээд Instagram-аас солилцоол одоо юу гэдэг намайг хичээлдээ тасал 7 хоногт нэг удаа уулзаж кофе уунгаа миний надад зөвлөгөө өгдөг ч юм. Тийм байдлаар надад Riley гэдэг охин тусалдаг байсан байхгүй юу. Тэгээ Riley-тэй бүр амар сайн найзууд болж исэн. Riley төгслөл бит хоёр ингээд уулздаг. Сүүлдээ би Riley зөвлөгөө өгдөг болцсон хэмжээний байсан. Тэгэхээр ингээд яг тийм дээд курсын нэг оюутан тийм ээ ах ч юм ихчтэйгээ гоё найзууд болоод хичээл сонголтын дээр ч юм уу эсвэл ингээд оюутан амьдрал гэдэг чинь ингээд цоо шин ингээд шинэ ертөнц байгаа штэ. Тэрийг яаж даван туулах зөндөө олон бэрхшээл гардаг. Тэр болгон дээр ингээд бас гоё зөвлөгөө асуугаад явал хэрэгтэй байдаг шүү. Дараа нь болохоор та хэд нөгөөний зөв дадлуудыг
одооноос хөвшүүлж эхлэх хэрэгтэй. За ахлах сургуультай орой унтдаг, өглөө нойргуудад сэрдэг, буруу хоолдог, дасгал хийдгүү, муу зуршилтай ийм байсан бол их сургуульд наадхаа үргэлжлүүлэх юм бол үнэхээр хэцүү шүү. Яагаад гэвэл их сургуульд ингээд амьдрал ингээд улам амархан болдгоо байхгүй юу? Тэгээ улам хүндэрдэг. Ялангуяа хичээлүүд улам хүндэрдэг. Жал даах юм чи улам л чамаас хийж шаарддаг. Чаленжууд улам ингээд хэцүү хүнд болдог учраас одоо зөв дадлуудаар хэдүүлээ тэр дараагийн 4 жилийг туулах ёстой. Өглөө эрт сэрэх хэрэгтэй тийм ээ. Дасгал хөдөлгөөнийг ингээд амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Эрүүл хоолдог байх хэрэгтэй гэх мэтчлэн. Би болохоор ер нь яадаг гэсэн бэ гэхээр Америкт очиод айгүй хичээн нэмсэн. Тэр нь болохоор би ингээл муу зуршлаасаа л болж байгаа байхгүй ингээд дасгал хийхгүй ингээл идэл стресстэй номын санд орой хүртэл суугаал идэл газта ундаа уугаал чихэр идэл нөх стресс тайлах аргууд нь гэх юм уу. Тэгсэр хагаад ингээд жилийн дотор бол бүр айгүй хичээн нэмж байгаа байхгүй. За тэгээд тэрнээсээ би ингээд буцаж өөрийгөө олж авахын тулд дасгал хийж эхэлж ирсэн. Тэгээд тухайн үед бол би өөрийгөө турахын тулд дасгал хийж гэж боддог. Эсвэл гүүж мүгээл турахын тулд турах хэрэгтэй гэл тэ. Гэтэ одоо эргээд бодохоор тэр нь ингээд ганц турах биш ингээд одоо миний ингээд сэтгэл зүйд аягүйх эргээр нөлөөлчихсөн. Ер нь бол ингэж л бодох хэрэгтэй. За ирээдүйд энэ дараагийн жилүүд улам хүндрэх учраас би өөрийнхөө биеийг бэлтгэх хэрэгтэй, сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. Тэгэхин тулд зөв дадлуудыг одооноос хэвшүүлэх хэрэгтэй гэж бодоорой. Нэгдүгээр курс бол ер нь хамгийн тийм жоохон завтай үе чинь гэж хэлж болно. Тэгэхээр бас нөгөө байгаа газрынхаа орчинд нь тасахын тулд магадгүй гоё ойрхон аялж үздэг ч юм уу те хагас бүтэн сайнаар ийш тийш явж үздэг ч юм уу. Бас яг таг ингээд гэртээ сууж болохгүй шүү. Тэгэхээр их сургуульд очиод та хэд ер нь ингээд өөрсдөд чинь зориулсан яг ингээд карьер чинь туслах юм центр гэж байгаа. Тэгээ тэр центр байлаа гэд та нар төгсөөд ажилтаа гэсэн үг бол биш. Тэр центр бол ерөөсөө та хэдийд ингээд тусламж олох зорилготой л юм гоё ресурсуудтай газар ахгүй юу. Тэр газрын ингээд олгож байгаа тэр сургалтыг санал болгож байгаа зүйлсийг нь та хэд ингээд өнгөө байдаг. Яагаад гэвэл бүгдээрээ та нарын сургалтын төлбөр шингэсэн одоо ресурсууд тахгүй нэмэлт тусламжууд тэр зүйлсийг та хэд агиух ингээ хэргийг гаргаад одоо сургалтууд нь суугаад workshop-ууд нь суугаад явах хэрэгтэй. Хэрэгтэй гэсэн клубүүдтэй одооноос join хийх хэрэгтэй. Өөрсдийнхөө хичээлээс гадуур үйл ажиллагааг хайж болохгүй. 10 жилд ингээ хичээлээс гадуур юм хийдэг гэж их сургуульд ороод тэдрээгээ хайж болдгоо. Яагаад вэ гэвэл их сургуулийн дараа амьдрал үргэлжилдэг. Ажилд авах байгаа байгууллага чинь чамайг хичээлээс гадуур юу гэдгийг чинь бас сонирхож мэдхийг хүсдэг. Мөн чи цаашаа үргэлжлүүлээд одоо магистр ч юм уу докторт сурмаар байгаа л тэр хичээлээс гадуур үйл ажиллагаууд чинь гэсэн нөлөөлдөг учраас хайж болохгүй. Тэгэхээр өөрийнхөө сонирхлын дагуу клубүүдэд үргэлжлүүлж явах хэрэгтэй. 100 нь ажил хийх хэрэгтэй. 1-р курсын 100. 1-р курсын 100 зарим хүмүүс болохоор ингээд тэгээд 100-ны 3 сар одоо юу гэдэг найзуудтайгаа сансан, найзуудтайгаа цагийг өнгөрүүлээд за тэгээд гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлээд хөдөө гадаа явж итэл 100 дуусчдаг. Тэрийг бол би ингээд айгүй 100-ийнхаа боломжийг алдчихна гэж бол боддог. Яагаад гэвэл 2-р курсын чинь 100 чи ажилд орохын тулд 1-р курсын 100 юу хийсэн чи айгүй чухал байдаг учраас 1-р курсынхаа 100 нь ер нь аль болох бүтэн ажилласан байл сайн байдаг. Тэгэхээр та яг өөрийнхөө мэргэжлийн дагуу дадлага хийж чадвал сайн байна. Чадхааргүй бол яг өөрийнхөө сонирхлын дагуу нэг гоё юмыг яг тууштай хиймээр байдаг. Тэгэхээр одоо нэгэн сарын дадлага бол яг үүн дээр резюме дээр бас тиймч одоо нөлөө үзүүлэхгүй. 100 бол ер нь 3 сар яг ингээд тэгээ June to August, June to September гэдэг резюме дээр чи ингээд байж ах хэрэгтэй байдаг. За тэгэхээр 100 чи 6 сар дадлага хийхийн тулд аль хэдийн 12 сараас нь эхлээд чи ингээд дадлага хайгаад судлаад газрууд руу резюмегээ явуулаад ярилцлаганд ороод яг 6 сар хичээлээ дуусгаад эхлэх хэмжээнд байх хэрэгтэй байхгүй. Тэг яаж ингээл 1-р курсаа дуусчаал биш үү дадлага эхлэх юм. Тэг яах Монголд ингээд гоё амарч агаад нэг тэг наадам жоохон хөдөө гадаа явж агаад эхлэе гэж л бодож байгаа бол ер нь бол хоцорж ийн. Яагаад гэвэл яг чамтай адилхан одоо тэр өөр орны тэгээ Америкт одоо жишээ нь оюутан байл гэж бодоход тэр Америк оюутнууд аль хэдийн эхэлсэн л гэдэг байхгүй. Аль хэдийн 12 сард ингээд эхлээл юмнуудаа хайгаал тэгээл 6 сард хичээл эхлээл I have an internship гэл яваад өгдөг. Бүр ингээд ангаталж аван заяа бүр ингээд хизээ чи ингээд хайгаад олоод судлаад ярилцлаганд ороод тэнцсэн бэ гингот би ингээд 2 сараас хойш юу нь бол хайжсэн ч гэдэг юм. Slap in your mouth гэдэг чинь бүр ингээд хэлэхгүй болчих чинь чамаг ингээд шоконд оруулдаг. Тэгэхээр нэг өрсөлдөгч нар чинь тийм байдаг учраас адилхан эсвэл илүү л байхгүй л ер нь бол хоцордог шүү. Яг одоо энэ ажлын карьерийн хувьд болохоор стратегтэй, хичээл, зүтгэл, мэрэлттэй адилхан л хичээх хэрэгтэй гэж бол би зөвлөмөр байна. За ингээд 1-р курс finally дууслаа. За тэгээд би тайдаас энэ дашрамд хэлгээд би Босныг сургууль суралцсан түүх гэдэг юм ном гаргаж ирсэн. Нөгөө дагдаг хүмүүс нь бол мэдж байгаа. Дагдгүй энэ бичлэг анх удаага үзэж байгаа бол энэ номон дээр би ингээд 1-ээс 4-р курсын бүх одоо ажил мэргэжил, хичээл, сургалтын амжилттай төгсөж амжилттай ажилд орохын тулд одоо гаргасан бүхэл одоо аяллаа энд ингээд хуваалцсан байгаа. Тэгэхээр таад манаас энэ бичлэгнээс илүү дэлгэрэнгүй тийм ээ
уншихыг хүсвэл энэ номыг уншаарай. Энэ номыг одоо унших юм бол надтай ингээд 3-4 цаг суугаад ярьснаас илүү их зүйлийг ингээд ойлгож мэдэх болно. За 2 дугаар курс руу орцгоо хэдүүлээ. Дүнгээ сайн байлгах хэрэгтэй. Ер нь 1 дугаар курс ч гэсэн дүнгээ сайн байлгах хэрэгтэй. 1 2 3 4 төгслөө дүнгээ барьж л явахгүй бол GPA чи амар сони юм бэлээ ингээд. Сайн сураад ахаар сайн л зөө. За нэг муу дуу авчингууд айгүй хурдан доошлцдог. Хит хитэн ингээд муу дүнтэй төгсчих юм бол тэр GPA бол айгүй хурдан доошлцоод тэр GPA-нд буцаж дээшлэх гэж айгүй уддаг байхгүй. 10 жилдээ муу сурдаг гэж байж болно. Их сургуультаа он сурах хэрэгтэй. Яагаад гэвэл төгсөөд ажилд орох чинь дүнгиж хардаг. Мастерт сурлаа гэж бодоход дүнгиж хардаг. За нөгөө компетитив хүүхдүүд гэж ааш айл хэдийн эхэлсэн байдаг. Тийм учраас хэрвээ та бүхэн 2 дугаар курстэй ямар нэг ажлын дадлага олоогүй юм байгаа бол одооноос эхлэх нь зөв шүү. За ер нь бол одоо 2 дугаар курсын оюутнууд бол ямар төрлийн чадруудыг эзэмшсэн байх хэрэгтэй гэхээр хичээлээ сайн хийж чаддаг болчихсон байх хэрэгтэй. Ер нь энэ бичлэг дээр миний хэлж байгаа ингээд чадрууд заавал 1-р курс ингэстэ 2-р курс ингэстэ гэсэн зүйл биш. Ер нь ингэсэн байвал сайн да гэсэн үг шүү. За тийм болохоор та хэд ингээд хүүе би одоо энийг нь хийгээг байгаа мэн гэж бодож байгаа бол өөрийгөө хоцорсон гэсэн санаар унгахаас илүү за ер нь би ийм чадвартай байх хэрэгтэй мэн гэд хичээхэд л болно гэсэн үг. За зөв дадлуудаа үргэлжлүүлэх хэрэгтэй 2-р курсын маань 2-р курс бол та хэдийн ингээд резюмегийн ер нь одоо баяжуулж эхлэх ёстой жил гэсэн үг. Их сургуулийн оюутан ингээ резюмегийн ажилд орох гээд ингээ явуулж эхэлнэ. Тэр резюме чи ингээ тодорхой хэмжээний айгүй ингээ ойрын хугацаанд хийсэн үн цэнтэй чиний мэрэгчлэлтэй холбоотой юм дадлага туршлагууд орж эхэлсэн байх хэрэгтэй гэдэг шүү. Тэгэхээр тэрийг 2 дугаар курсээсээ ер нь бол ингээ хийж эхлэх нь айгүй зөв. Career Center-т 1 дугаар курстэй ингээл гой сургалт мургалтанд суугаад workshop-ууд явж исэн бол одоо та нар 2 дугаар курсын оюутнууд бол жинхнээсээ карьертаа анхаарч эхлэх хэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр мэрэгжилдээ яг бат зогсоод яг шийдвэр гаргана гэсэн үг. Ихэнх бас оюутнууд очичоод нөгөө нэг яг declare хийдгүү те яг аль мэрэгчлээ сонгохоо шийдээгүү ч юм уу сонгосон ч гэсэн нэг өөр юм руу бас ингээл сонирхоод явдаг. Тэр сонирхол ер нь бол 2 дугаар курстэй ингээ шийдсэн байх хэрэгтэй байдаг. Нэг тийм 3 4 рүү оруулаад байл хэрэг тэгэх юм бол ингээд төгсөх хугацаа чинь л хойшлон гэсэн үг. Хорвоо дэлхийн хаа нэгтэй чамтай өрсөлдөд байж явж байгаа яг чиний үеийн яг чамтай адилхан ийм хүүхдүүд бол амар шаргуу хөдөлмөрлж байгаа л гэж бодох хэрэгтэй. Би яагаад гэвэл Америкт очиод өөрийгөө амар мундаг гэж бодоод очисон чинь үнэхээр юу мундаг үнэхээр мяа байсан. Манай ангийн тэр Америк оюутнууд бол үнэхээр супер оюутнууд байсан. Би өөрийгөө амар амжуулаад болоод энэ мундаг юмс тэнд аль хэдийн надаас 2 3 дахин илүү бүтээмжтэй хийч гисэн хүмүүс байсан байхгүй. Тэгэхээр хэдүүлээ бас жоохон нөгөө нэг өөрсдөө ингээд улам хурцлж л ингээд явахгүй бол хоцрох гээд идэг гэдэг дахиж бас хэлмээр байна. Чиний мэрэгжил юу яг юу юм? Тэрнтэйгээ хамааралтай одоо хагас цагийн ажил ч юм уу, дадлага ч юм уу, магадгүй судалгааны ажил ч юм уу те өөрийнхөө резюмег одооноос ингээд гоё баяжуулж эхлээрэй. За 1-р курстэй гоё клубүүдэд орсон шүү дээ. Яг тэрийг үргэлжлүүлээд хийх ёстой. Тэгээ үргэлжлүүлэхдээ зүгээр нэг энгийн гишүүн байгаад тахгүй аль болох жоохон амбицтай байгаад удирдах албан тушаалд өөрийгөө сорж үзээд одоо board member болдог ч юм уу ямар нэгэн position өөртөө хариуцлага авч үзээд одоо илүү тийм удирдах албан тушаал манлайлалт бас ингээд оролцох хэрэгтэй. Ягаад гэвэл чи ингээд резюме дээр чи айгүй сайн харагдана. А мөн ажилд ороод ярьслага ингээд хийхэд одоо ажил олгогчид хамаагүй бас илүү тийм итгэл үнэмшил юм туршлаганаас арай илүү бодит харагддаг гэсэн үг. За 2 дугаар курсээс эхлээд та кампус дээр ажилд орж болно. Яг 1-р курсээс ээж болно л тоо. Гэтэ 1-р курсын оюутнууд ер нь их амжитгүй юм. 2 дугаар курсээс эхлээд та яг өөрсдийнхөө сургуулийн гоё ажлын байран дээр тийм ээ кампусын орчин зөндөө их одоо оюутнуудыг ажилд авдаг. Сургуулиудыг судалж агаад кампусын орчинд хаана ажилд авж ийн ажилд орол тайдс хөрхөн орлоготой болж эхэлнэ гэсэн үг. За би болохоор Америкт ингээ кампуст ажилд орсон чи social security number авчихсан байхгүй. За тэгээд тэр social security number-аараа дараа нь ингээд өөр газар ажилд ороход одоо бичиг цаасны ажил амар болчдөг. Одоо бид нар чинь гадаад оюутан болоо очиж байгаа юм чинь тэнд ингээ ажилд ороход зөндөө их ингээ бичиг материал бүрдүүлдэг. Яг тэрийг таад 2 дугаар курст ингээ бас арай завтай ахта кампусын ажиллаараа дамжуулаад авчих юм бол хэрэгтэй гэдэг шүү. За 2 дугаар курсын 100 мэрэгчлэлтэйгээ холбоотой дадлага ер нь бол хийвэл маш сайн хийж чадахгүй бол дахиад 1-р курсынхаа адилхан сонирхлынхон дагуу хийж болно. 3 дугаар курсын 100 одоо маш чухал жил байдаг учраас 2 дугаар курсынхаа 100 нь мэрэгчлэлтэйгээ холбоотой ямар нэг юм хийсэн байвал сайн байдаг шүү. За 3 дугаар курс руу орцгоё. За 3 дугаар курс бол маш чухал жилээ. Энэ жил бол баг миний бодлоор 4 дугаар курсээсээ илүү чухал жил. Дүнгээ сайн байлгах хэрэгтэй. За энэ дээр бол жил алга хэлье. Илүү хүнд хичээлүүд авч үзэх хэрэгтэй. 3 дугаар курсээсээ эхлээд. Ер нь бол ингээ хүнд хичээлүүдээ ихэнх үедээ аваад дуусгачвал байж болно. Эсвэл хүнд хичээлүүдээ сүүлийн үед нь авч болно. Ихэнх үед авах юм бол нэг сул тал нь чиний нөгөө магадгүй бас ур чадрууд арай хөгжөөгүй болохоор дүн жоохон суул гарчиж магадгүй. Тэгэх юм бол GPA-д чинь нөлөөлнө. Давуу тал нь чи хүнд хичээлүүдээр тавчих юм бол сүүлийн жилүүд нь айгүй гой хөнгөн болоод чи ингээд дадлага ажил хайхад цаг гарна гэсэн үг.
GPA унах нь илүү эрсдэлтэй учраас би бол баг ур чадруудаа хөгжүүлж хагаад хүнд хичээлүүдээ 3 дугаар курсээс авсан дээрээ хэлмээр. Клуб энэ 3 дугаар курс дээр бол ер нь та жоохон удирдах албан тушаал руу бол ер нь сайн одоо ингээд дэвшсэн байх хэрэгтэй. Тэгэхээр удирдах албан тушаалдаа 2 дугаар курстэй дэвшээд гоё ямар нэгэн удирдах албан тушаалд орж чадсан бол тэрийг 3 дугаар курстэй үргэлжлүүлж хэмээр байна. 2 дугаар курстэй ингээд тушаал дэвшсэн л юм бол 3, 4 дугаар курстэй тэр тушаалаа нэг бол байр, нэг бол өөр тушаалд ингээд ордон шүү дээ, тийм ээ. Тэгээд ингээд сэлгээд явах хэрэгтэй. Би одоо чинь энэ ном дээр ингээд ярьдаг байхгүй ингээд би бол ингээд оюутны зөвлөл байдаг гэсэн. Тэгэд манай оюутны зөвлөлийн ерөнхийлөгч нь 3 дугаар курсын залуу байдаг гэсэн. Тэр залуу бол бүр ингээд 1-р курсээс хойш одоо нэг амбицлсан байгаа байхгүй тий. Амбицлал бүр ингээд 2-2 бүх юмээ сурж аваад 3 дугаар курст ерөнхийлөгчд нэр дэвшээл ялсан байгаа байхгүй. Тэр бол үнэхээр супер залуу. Би өөрөө одоо хүртэл яг тэр залуу шиг тийм мундаг ажиллаа хийдэг, өөрийгөө илэрхийлж ярьж чаддаг тийм хүн тэг би бол таарж байгаагүй. Тэгэхээр айгүй мундаг байсан. Тэгэхээр бас 3 дугаар курстэй бүхэл бүтэн 60 70 80 мянган оюутнуудыг удирдах байгаа ерөнхийлөгч байна гэдэг одоо чи айгу мундаг байгаас. 3 дугаар курсээс эхлээд networking хийж эхлэх хэрэгтэй. 3 дугаар курстэй компаниуд руу идэвхтэй apply хийх хэрэгтэй. 3 дугаар курс бол миний ажилд орох жил гэж бодоод өстой бүхэл нөгөө компаниуд руугаа өргөдлөө явуулаад apply хийгээл CV-гээ явуулаад тэгээ нөгөө нэг өргөдлөө явуулах систем чи ингээд нэг систем гэж байгаа. Яг л их сургуулийн өргөдлийн систем шиг тийм ээ. Одоо 11 сар гэхэд эхний байдлаар аваад хаагддаг ч юм. 1 сард хамгийн сүүлийнх нь аваад хаагддаг. 3 сард супер дэй ч юм. Гэтэ бүх хүмүүсээс хөлөөлж агаад интервью хийгээд дуусаад хариу нь ингээ гарцсан байдаг ч юм. Тэгэхээр ерөөсөө ингээд нэг юм за өргөдлөө явуулаад гэдэг юм random юм цаг хугацаа гэж байдаг байхгүй. Тэгэхээр бас тэр нөгөө сорогч байгаа салбарын тэр цаг хугацаа нь яг яаж явж байна? Хайрын цаг хугацаа нь яг яаж явж байна гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй шүү. За 3 дугаар курсын зуны дадлага бол маш чухал. Яагаад гэвэл тэр зуны дадлагаас шалтгаалаад чи тэр компанид хэдэн цагийн одоо төгсөөд ажиллах ажлын байрны санал авч магадгүй. Эсвэл чи тэрнээсээ гараад одоо тэр дадлага чи маш сайн байсан бол чи 4 дугаар курстэй одоо өөрийнхөө яг орохыг хүссэн компаниудаа тэр том одоо өөрийнхөө олж авсан давуу талаар орох бас өндөр магадaltaй. За би бол одоо ингээд санхүүгийн мэргэжлэр ажиллаад ер нь банкнд ажиллана гэсэн айгу том зорилготойсэн байхгүй карьерийн. Тэгсэн мөртлөө төгсөөд би хөрөнгө оруулалтын санд ажилласан. Тэр хөрөнгө оруулалтын сан гэдэг нь Америкт болохоор ер нь ингээд банкны чиглэлээр ажиллаж хагаад хүмүүсийн дараа нь очдог салбар дээр би төгсөөд шууд орцсон байхгүй нэг юм. Тэр явдлыг бүгдийг ном дээр ярьсан байгаа. За одоо энэ дээр ярих амар удаа. Тэгэнгუთ ингээд би ийшэл ингээд би зориул хөлөөдсөн мөртлөө яг үнэндээ миний ингээд одоо хувь тавилан эрг төрөг заяа маань хинт ингээ авчирсан байхгүй. Тэгэхээр би бас энэ дэр юу хэлмээр нэг гэхээр хэдүүлээ ингээл одоо нэг юма барайл яваад штэ төгсөөд ажиллах мэрэгчлэрээ гэл ингээд байгаа мөртлөө амьдрал бас ингээд яаж хөрвөж болдог учраас бас нээлттэй хандараа хэлмээр байна. Яг ингээл би төгсөөд одоо юу гэдэг тийм би ингээд нэгтлэн л болно би ингээд нэгтлэнгаар сурч байгаа чинь нэгтлэн гэдэг. Яг өндөө өөр ингээд гой боломж орж ирээд үгүй би нэгтлэн гэдэг болохгүй байхгүй. Бас юм гой нээлттэй байгаараа за ягаад гэвэл амьдрал бол маш баялаг. Энүүдээ хаяа дими одоо жишээ нь 2 дугаар курст кампуст ажилд орсон бол тэрийг хаяал болоо завгүй болцсон гэл хаяал тэх юм бол одоо резюме чи ингээл нэг хийсэн юм чи нэг жил ингээл нэг зогсчих واخгүй да. Тэгэхгүй бүгдийг ингээ авч явж байгаа резюме харвас шал өөр гэдэг. Тэгээд ажил олгогч тэрийг хараад энэ хүүхд чинь те сургахын хажуур ийм их юм давхар амжуулт юм байна. Бүр 2 дугаар курсээс эхлэв нь одоо хүртэл явж байгаа юм байна. 1 дугаар курсээс эхлэв нь одоо хүртэл явж байгаа юм гэж харах тайгүй чухал. Тэгэхгүй ингээд энийгээ чи яагаад зогссон? Энэ айгу гоё юм хийсэн юм чинь чи би ингээд хичээл хүндрээ завгүй болоод гэвэл ажил олгож юу гэж бодох вэ гэхээр за энэ ингээд ер нь ачаал дийлж чаддгүй юм байна да. Олон юм амжуулж чаддгүй юм байна да. Ажил дээр одоо өндөр ачаалтай үед бол энэ хүүхд ингээд унахаар юм байна гэж бол бидрэгдэх байхгүй юу. Тийм учраас та ачаал даах чадрыг ер нь бол ингээд өөртөө байх ёстой зүйл энийг би ингээд даваад туулаад гарах ёстой. Энэ бол оюутан хүний амьдрал гэдэг ингээд өөртөө сайн суулгаад аль болох ингээд хийсэн юмудаа ингээд нэг хаяхгүйгээр үргэлжлүүлээд аваа явуул айгу сайн байдаг. Ер нь бол 3 дугаар курстэй та төгсөх төлөвлөгөө гаргаж эхлэх хэрэгтэй. За төгсөөд яг яах юм? Тэгээ ихэнх хүүхдүүд төгсөөд ажилд орно гэж боддог бол зарим хүүхдүүд нь төгсөөд магадгүй үргэлжлүүлээд магистрт сурах гэж боддог. Зарим нь болохоор төгсөөд магадгүй өөрийнхөө бизнесийг хий гэж боддог. Янз бүрийн төлөвлөгөө гарч ирдэг. Тэгэхээр яг тэр төлөвлөгөө 3 дугаар курстэй ер нь бодож эхлээд цэгцлэх айгуу чухал. Тэгэхгүй яг 4 дугаар курс төгөөл ирэнгуут бараг төгсөх ирэнгуутаа за би сурлаа гэвэл чи бараг нэг жил алдна. Ягаад гэвэл чи өргөдлөө өмнөх жилийн явуулах хэрэгтэйсэн байхгүй. За тэгээд төгссний дараа зөндөө олон одоо магистрт сурахыг хүсвэл зөндөө олон өөр төрлийн хөтөлбөрүүд байдаг. 4 дээр нэмэх нь 1, 2 дээр нэмэх нь 2, 2 дээр нэмэх нь 1. Тэгэхээр төгсөх төлөвлөгөө 3 дугаар курстэй гаргаарай. За 4 дугаар курс боллоо. Ёо ямар их юм хэдүүлээ туулчваа тий. За энэ 4 дугаар курс бол та нарын төсөөлснөөс илүү хурдан өнгөрдөг. Бүрнүүд дэрэмхийн зур нэг мэтгэл төгсөх болчдөг. Тэгэхээр энэ үед болохоор ер нь бол та хэд өөрсдийнхөө төгсөөд одоо ажиллах ажлын байраа амжилттай тиймээ санал авч чадсан бол
Айгуу сайн байна. Ер нь санаа амар 4-р курсээ ингээд сайхан жинхэнэ нөгөө нэг гоё өнгөрөөж болноо. Хэрвээ та хэд маань яг ажлын байрны саналаа аваагүй бол ер нь 3-р курст одоо миний саяны дурдсан юмнуудыг үргэлжлүүлээд 4-р курстээ хийх ёстой гэсэн үг. Оюутан насны ингээ хамгийн сүүлийн жил шүү дээ тийм ээ. Ер нь бакалаврын дипломыг ингээл нэг 2 давтаал дахиж 4 жил ингээд нэг сураад байдгүй. Тийм учраас ихэнх хүмүүстэй бакалаврын дипломыг нэг л удаа авдаг учраас 4-р курстээ ингээ оюутан найзуудтайгаас айгуу гоё дурсамжуудыг өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. За мэдээж хичээлээ хайж болохгүй, ажилд орсон ч бай, ажилд ороогүй ч бай, дүнгээл хайж болохгүй шүү. За тэгээд 4-р курстээ төгснөний дараах нөгөө төлөвлөгөө гоё батлах хэрэгтэй. Хэрвээ ажилд ингээ орох юм бол нөгөө ажил олгогч нь танаас яг хэдэн сараас эхлэх гэж асуув. Тэгэхээр одоо юу гэдэг 5 сар, 6 саргийн амарлаа гэж бодоход за би 9 сараас эхлэе ч гэдэг юм уу те 8 сараас эхлэе гэд. Харин яг тэр гоё зам бол та хэд гоё аялах хэрэгтэй. Яг гоё амарч болно те. Яг гоё одоо ингээ хамаг юм хийгээд ажлын байрны саналаа ингээ авцсан бол ингээ эхэлж болно. Иймэрхүү байдлаараас та хэд өөрсдөө гоё төгсний дараах төлөвлөгөө гаргаарай. За тэгээд энэ бичлэгийг ер нь бол би айгуу тийм хураангуй байдлаар бүгдийг яг ингээд илүү гүнзгий шалтгаануудыг ярихгүйгээр хураангуй байдлаар ярьлаа. Хэрвээ та бүхэн маань ажил мэргэжил карьертэй холбоотой илүү гоё ойлголтуудыг бүр ингээд нарийн системчсэн төлөвлөгөөтэй эмх цэгцтэй ингээд суралцахыг хүсвэл манай Ариун Оюун Академи 2 сарын 22-нд лонч их career prep цөм хөтөлбөрүүдийг сонирхоорой. За тэгээ тэрнээс өмнө бас ингээд бичлсэн гоё сургалтуудыг авахыг хүсвэл манай 2 сарын 15, 16 зохион байгуулагдах ивентүүдэд хүрэлцэн ирээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.